Сайн байцгаана үзэгчдээ нартай ч юм уу сартай ч юм уу өдөр мен Тайсон намайг үзгээд ороод ирвүү да. За тэгэхээр энэ удаагийн бичлэгэн дээр болохоор миний төлөвлөсөн зүйл гэх юм бол бүгдээрээ шинэ жил болж байгаа болохоор гацуур модоо заснаа. Одоо ямарсан гацуур модоо ингээд нэг ийм хар бараан те нэг ийм одоо ийм оршуулганд явах гэж байгаа юм шиг ийм хувц өмсөд бас ингээд хийгээд яж юусэн болохгүй шүү дээ. Тийм болохоор би бичлэгэндээ зориулаад хөрхэн шинэ жилийн хувц бэлдсэн байгаа. Эхлээд бүгдээрээ тэрийг өмсч үзцгээе. Миний бэлдсэн хувц гэх юм бол шинэ жилийг бүр үзен яддаг. Бүр ингээд харахаараа л дургуун үрээд идэг те. Бүр ингээд нэг тийм хорон санаатай хүний дүрд би ингээ хувирья гэж бодсон юм. Гэхдээ одоо бүгд ямарсан хорон санаатны дүрд хувирж байгаад гацуур модоо засна. За сайн байцгаана үзэгчдээ нартай ч юм уу сартай ч юм уу өдөр мен Тайсон намайг үзгээд ороод ирвүү да. Йоо ямар хүүтэй юм бэ доторхон. Хүүе. Нэг л болдгүй байна. Миний арьстай наалтаад байна. Oh my god ёо нүд. Энэ дотор яг юу болоод байна? Йоо за болио. За тэгэхээр би уг амар хөөрхий гринчийн хувцс бэлдсэн. Гэхдээ би амар төсөөлөөгүй би ч нэрээ гацуур мод заасан та нарт ингээд юм ярина гэдгээ мартцсан. Би яаж ингээд 10 минутын турш энэ багийг зүгээд бичлэг хийнэ гэж бодсон юм мэдгүй. За би амар тэнийг сонголт хийчихжээ. Зүгээр нэг юм хөөрхөн Сантагийн баг хувц аваад тэрийг өмсөөд баг суусан бол хамаагүй дээрээс юм байна. Тэгээд би бас дахиад нэг сонирхолтой юм авсан заяа. Тэнгүүтээ би ийм авсан юм. Эн чинь болохоор нөгөө нэг шинэ жилээр хүмүүс ханан дээрээ зоогоод идэг лөө. Ханан дээрээ үлгөөд байдэн штэ. Тэгэнгүүтээ би болохоор энийг болохоор яг дүрмээр нь хэрэглэх гэж аваагүй л тээ. Энийг юу н яахлаараа хан дээр үлгэх хэрэгтэй юм. Би энийг өмсөе гэж бодож авсан юм. За бүгдээрээ өмсч үзье. Одоо ингээд. Амар хөөрхөн харагдчихээн энэ хараа. Хүй нэрээ энийг ингэж тэнэгтэж ханандаа үлгэж ийснээс өөртөө аваад өмсчүүл өстой гоё харагдчихээн. Вау энэ хараа. Бэттэй эн чи хоёр нэг хөлний амьс авсан юм шүү. Юу лээ? Энд ч үгний энэ тал руугаа ингэж харах хэрэгтэй өстэй. Тэгсэн чи хоёулаа нэг тал руугаа хараад ах юм. За яах. Энэ хараа. Энэ тэгтээ ямар хөөрхий юм бэ? Ваа. Хин хонх дараад байгаа юм бэ бичлэгээ хийж ах чинь. Одоо хамгийн гал халуун мөч эхэлж байна. Ямар мөч вэ гэхээр гацуур модоо засцгаа энэ жил би айгүй үнэтэй. Бүр амар өндөр. Өөрөөсөө гэрэл мэрэл асч мастаг заяа. Өөрөөсөө тоглоомтой. Тэгэл бүр юм янзын зигзгэр гой гацуур хөдөлж авсан. Бүр 3 м өндөртэй. Бараг 2 сая илүү 3 сая төгрөгийн гацуур. Тэгэл бод. Гэдэг бол гоё те. Яа гэхдээ нэр би тийм үнэтэй гацуур уг нь авъя гэж бодсон юм. Гэхдээ би тийм гоё гацуурнуудыг тийм арай л тийм амар үнэтэй гэж мэдээгүй. Тэгээд за би угаасаа чадахгүй мэн би дийлэхгүй мэн. Би үнийн дийлэхгүй мэн гэд тэгээд би айгаад болоод өөр гацуур худалдаж авсан. Цараа миний худалдаж авсан гацуур. Энэ бол маш хөөрхөн гацуур. Иймэрхүү өндөртэй заяа. Дээрээс нь би нөгөөний түрээсийн байранд амьдарч байгаа. Дараа нүүж мөхөд надаа ачаа маань хитрхи их байгаад байвал жоохон хэцүү. Амар лаг гоё гацуур авъя гэж бодсон. Гэхдээ надаа тэр гацуур лаг гоё гацуур авдаг мөнгө нь ерөөсөө байгаагүй. Тэгээд яг хуу лизингийн үйлчлэгээс байдаг юм хэлээ. Тэгээд одоо гацуур мод лизинзээ зогсож ивэл галзуурсан болно нэстэ. Тэгээд за болиё гэж бодоод тэгээд би зүгээр чадлаараа яг чадлаа тааруулаад гацуур худалдаж авлаа. За тэр маань бол энэ. Цараа! Ямар хөөрхөн харагдаж байна. Хүүе. Яа нэг мөчрөн салаад унтсан мэн гэдгийг ойлгох чинь. За энэ бол Тайсоны худалдаж авсан гацуур мод. Энэ надтай бол айгүй үн цэнтэй шүү. Үнэхээр үн цэнтэй. Та нарт бол нэг иймхээ харагдаж магадгүй. Гэхдээ энэ бол үнэхээр надад таалагдж байгаа. Хүн бүрийн идэх дуртай хүүхэд багчуудын дурсамжинд оршдог хаан чипс маань гар зургийн уралдаанд зарласан байна. 8-15 наснуудын хооронд хаан чипстэй шинжил сэдвийн хүрээ. Хаан чипс брендийн лого болон бүтээгдэхүүний аль нэгэн төрлийг бүтээлдээ өөрийн сэтгэн бодох чадвараараа оруулаад зурхад хангалттай юм байна. За шагнал урамшууллын хувьд гэх юм бол 1-р байр 500 мянган төгрөг хаан чипсний 1 сарын ирэх, 2-р байр 300 мянган төгрөг, 3-р байр 200 мянган төгрөгийн шагналын санта байна. За та бүхний зурсан зургийг 2025 оны 12-р сарын 20-ны өдөр хүртэл хаан чипс Facebook пэйжийн чатаар хүлээн авах юм байна. Ирсэн бүтээл бүрийг хаан чипс Facebook пэйж дээр байршуулах ба ялагчийг дараах үнэлгээгээр тодруулах юм байна. За лайк, комент, шеэр маань болохоор 50% эзэлж байгаа. Тэгээд хаан чипсийн маань ах эгч нар хамт олон маань нийлж агаад зургийг үзээд за энэ зураг бол үнэхээр төгс байна да гэсэн зурган дээр бас оноо өгөх юм бэлээ. Тэгэд үлдсэн 50% нь болохоор хаан чипсээс өгөх юм бэлээ шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн хаан чипс Facebook пэйжээс тодруулахад болно. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.
Энэ гацуур мод бол маш хямдхан зайж би танарт нийт хэдэн төгрөг олсныг хараад өгнө нэрээ. Миний худалдаж авсан гацуур болохоор 60 см өндөртэй. Тэгэд нийт 46900 төгрөг. Вау, та нар 40,000 төгрөгөөр гацуур мод 40,000 төгрөгөөр гацуур мод худалдаж авч ингээд төсвөл ямар амар амьдралын хэмнэлт вэ тийм үстэй. 40,000 төгрөгөөр гацуур мод худалдаж аваад гацуур модондоо зориулж авсан чимэглэл маань болохоор 300,000 төгрөг болсон юм байна. Чимэглэл нь гацуур модноос илүү үнэтэй заяо. Гэтээс хөөе амьдрал дээшилсэн байгаа сте. Та нар одоо боддоо би ч одоо өмнө жил ингээ гацуур модчихгүй тэгээд одоо нэг жижигхэн умгар өрөөнд тэгэл нэг айгүй нэг зүдэрсэн амтнал явж байсан. Одоо энэ жил хөөх юм амьдрал нь дээшилсэн байж сте ингээ 60 см модтой болчих. Тийм үстэй. Чи хүний амьдрал дээшил чинь энэс илүү яах юм. Одоо дараа жилдээ энэ мод нь жоох өндөр болоо 120 см ч юм уу те. Тэрний дараа жил 150 см, тэрний дараа жил би ингээл амарлаг 2 м өндөр мод зоод авах хин байг гин. Тийм үстэй. За гацуур модод чимгэлэхээс өмнө надад ийм хөөрхөн юу яагаад байгаа байхгүй юу? Хийлдэг шаар тэгээ бүгдээрээ энийг хийлээд яг энэ арталтаа тавьчих, өлөгчий тэгвэл илүү бичлэг манаас гоё харагдах гэж би бодож байна. За жоохон уур амьсгал оруулах гад ингээд ямарсан шаарнуудаа гоё хийлээд тавьчлаа. Тэгээд одоо бүгдээрээ ямар ч ихнээс нь ахуулаад гацуур модоо хамтдаа чимцгээ. Йоо, манай гацуур модны тоглоомнууд гэж зүгээр маягийн дэнтсэн амтд л байна. За хамгийн ихний гацуур модны тоглоом бол энэ байна. За энэ бол дөнгөж эхлэл шүү. Та нар ийм химиг маягийн дэмтсэн гэдэг байгаа мó гэж бодчих магадгүй. Энэ бол дөнгөж эхлэл. Тэгэхээр хамгийн ихний гацуур модон дээрээ зүүх тоглоом бол энэ байна. За тэгээ бүгдээрээ зүүцгээе. Энэ торгон агшин цанцран манай үзэгчд рүү нэг зүү хараад тах та. Oh my god. Эвэр догтлоод байна. Ядж хахад 12 сард миний төрсөн өдөр болдог. Би энэ жил 21 нас хүрж байгаа. Йоо. За түүний дараагийн тоглоомноос айгүй маягтай. Энэ хараа. Энэ алцгар биш вэ нөө? Яа, гэтээ эднэр эхлэл шүү. Дөнгөж эхлэл. Бүр хөөрхөн тоглоом зөндөө байгаа. Амар хөөрхөн харагдчихээн те. За дараагийн тоглоом болохоор энэ байна. Зороо. Гэтээ энэ ямар их цагаан тоглоом авсан юм бэ? Одоо ч өнгөлөг тоглоом байгаа шүү. Та нар бити намайг ямар тэнийг юм бэ гэж бодоорой заяа. За тэнд байгаа юу маань харагдаж байна уу? Яа, бути пули. За одоо нөгөө маягтай тоглоомнууд нь их гарч ирж эхэлж байна. Цанцаа инара. Одоо энэ Тайсон Лёлкэн дээр ийм маягтай тоглоом зүүхгүй бол өөр хин зүүх юм бэ тийм үстэй. Би ч одоо маягийн дэнтсэн амтэн шүү дээ. Тэний хаанаас зүүх үү? Вау, амар хөөрхөн байна. Үнэхээр хөөрхөн байна. За дараагийн тоглоом болохоор энэ. Энэ ингээд идэж буу айскрим. Гэтэ манай тоглоомнууд юундаа жоохон ахтчих штэ гацуурандаа арай л том харагдаад бах юм. За дараачих нь болохоор энэ. Энийг хаана үлэхгүй яа энэ арай л том тоглоом авчичи. Надад одоо мэдрэмж гэж байдгүй юм бах та. Нэг жижигхэн гацуур авснаа нэг том тоглоом үлгүүд бах юм. Инхээр яаж юм? Йоо, бас арай юм болоо. За энийг холбуулчих. Энчэнэ үлгүүд. За болохоор л харагдчих ш. За тэнгуүтээ дараагийн тоглоом нь хүйе. Навал өөрчлөсөн байж тээ. За уг энэ тоглоомын тэгсэн чинь дээдлийнх нь юм байхгүй байна. Хулгай энэ юм уу? Өөрчлөсөн гэдсэн чинь яа. Лөвөрдаг байсан юм байна. Уутан дотороо унтсан байсан байна. Йоо гэхдээ би гацуур мод засаагүй амар олон жил болсон байна. Тэгээд нэг тийм амар гоё мэдрэмж авж гин. За дараагийн тоглоом болохоор энэ байна. За энэ дүлгч. За дараагийн тоглоом болохоор энэ шүү. За хамгийн сүүлийн тоглоом. За эндээс үлгч. За эцсийн байдлаар гацуур маань ийм боллоо. Харагдаж байна уу? Эцсийн байдал биш ээ. Одоо энэ дээр чинь гоё нөгөө гэрэл мэрэл зоо. Гацуур модондоо зориулаад ийм хөрхэн гэрэл авсан байгаа. Тэгээд одоо гацуур модыг чинь гэрэлгүй бол төсөөлж болохгүй шүү дээ. Баярын гоёлоо зүйлээ. Шинжилийн үдэш ширхэг цаасан хайлаа. Шин амьдралын эхлэл шин онтойгон ирлээ. Би тэгтээ амар жаргалтай байгаад ах юм. Өөртөө ингээд гацуур худалдаж авч өгөөд тэрийгэ засаад бүр ингээд нэг ийм лаг гой байгаад л амар лав жаргалтай байна. Яг өмнө жил бол миний амьдралын хамгийн нэг тийм гунигтай шинэ жил болсон. Ягаад гэх юм бол та нар мэдж байгаа бол нөгөө Солонгос онгоцны осол гараад хүмүүс шинэ жил тэмдэглээгүй шүү дээ Солонгос. Тэгээд ямар ч тийм солиуд молиуд буудаагүй.
Тэгээд ядчихад яг тэр өдөр чинь миний төрсөн өдөр болдог. Тэгээд би төрсөн өдрөө Солонгос зүгээр нөө нийтийн байранда амар өрөвдөлтөө тэгээд ганцаархнаа өрөөндөө уйлаад өнгөрөөж исэн. Тэгээд энэ жил би ингээд эх орондоо ирсэн гэр бүлийнхэнтэйгээ тэгээд ер нь ингээд та бүхэнтэй ингээд ойр байгаа болохоор ингээд сэтгэл санаа минь маш гоё хөдөлж гин, догдолж гин. За ямарсан гэрлээ ороочлоо. Одоо бүгд асааж үзье. Тэгтээ асаадаг юм тийнтэйгээ би яваад асаач дээрээ. За та нар харахад бэлнэ үү? 3 2 1 цараа. За тэгээд одоо яг ингээд энэ бүхэн маань ингэж дуусахгүй маа. Одоо бүгдээрээ илүү гоё зүйл хийх болно. Гацуураа байх ёстой газарт нь байрлуулчлаа. Одоо бүгдээрээ эргэн тойрны чимэглэх болно. За яаж чимэглэх вэ гэхээр би гацуурныхаа эргэн тойронд одоо тийм гоё хот байгуулъя гэж бодсон жижигхэн мини хот. Яагаад гэх юм бол манай гацуур маш жижигхэн. Тэгээд гацууртаа зориулаад мини хотхон худалдаж авсан байгаа. Тэгээд нөгөө нэг чимэглэл нь 300 мянга болсон байхгүй юу? Одоо ойлгосноо. За тэгэхээр энэ бол манай гацуурны маань эргэн тойронд байх ингээд хотхон байгаа. Гацуурандаа зориулаад энэ бичлэгэндээ зориулаад ийм худалдаж авсан байгаа. Та нар тэр таалагдж байна да. За эцсийн байдлаар ийм хөөрхөн боллоо. Гоё харагдаж байна те. Гэлэлзаал энэ. Гэл. За үзэгчдээ одоо манай гацуур модонд юу дутуу байна? Мөнгө төгрөгөл дутуу байгаа ёстой. Одоо энэ гацуур модыг мөнгөөр дүүргэх ёстой. Он тусгаас өмнө минимум жижигхэн гацуур мод бол оны шилдэг гацуур мод гэж би бол дүгнэж байна. Тийм үстэй. Та нар хаан ч юм хөөрхөн гацуур олж харахгүй шүү. За тэгээд одоо манай одоо ээж мэжүү залгаж ирснээс одоо гацуурн дээр тавих мөнгө төгрөгийг асуу. Ирж гацуурн дээр мөнгө төгрөг тавь гэдээ ээжэд одоо хэлье. Юу гэх нь харъя. Хөөе ээж. Гацуур модоо зассан би. За тий одоо манай гацуур мод үнэн мөнгөгүй үнэн ядуу гацуур мод байна. Өдөр мөнгө тавьчих. Юу гэсэн үг юм ээж мэж нь мөнгө тавьж өгдөг юм уу? Чи бичлэг хийгээд байгаа юм биш үү? Айгүй бичлэг хийчих. Гүй нэрээ гацуур модоо зассан энэ хараач. Оо ямар хөөрхий. Тэгээд одоо ирээд мөнгө тавь. Доод нь 1 сая төгрөг тавь шүү. Ойлгосноо? За яг. Би нэг 5 саяг тавьчих. За. Нэрээ мүү? Нэрээ. Нэрээ ирж мөнгө тавиараа ээж нь одоо арай л ядруу байна. За тэгээ миний ээж хэлснээр тэг мөнгө төгрөгөө тавиараа хүүчин гордсон шүү. Яс. Хөөрхөшт. За ямар ч гэсэн манай гацуур мод ингээ бараг 5 сая төгрөг ээжээс авахар олчгүй яач үү тэр ээжтэй өхий болов. Одоо миний ээж чи өхөл хэлгүүдээ те. За тэгээд ямар ч гэсэн миний энэ гацуур мод заслаа. Одоо бүгдээр ямарс нэг гэрийнхаа нэг ойр зүрийн нэг бяцхан зүйлийг өөрчлөе гэд бас би нэг гэртээ зориулах хэдэн зүйл авсан. Тэднэрээ бүгдээрээ хамтдаа гэрээ чимэглэж өөрчлөе. Яг миний өрөөний болохоор хаалхан дээр ийм зураг байдаг байхгүй юу? Анимын зураг. Тэгээ би энэ зургаа бас солиё гэд шинэ жилийн холбогдлолтой нэг шинэ зураг авсан. За ямар ч юм шим зураг авсан байгаа. За хамтдаа харцгаая. Би бас яг дотор нь ямар зураг байгааг юусэн хараагүй. Харсан юм байна. Энийг бол харсан юм байна. За ийм хөөрхөн зураг авсан байгаа. Зя ингэж харагдаж байна. За сая бүгдээрээ хаалганыхаа дотор талын чимгэллээ. Одоо би гадна талд нь зориулаад нэг зүйл авсан. Энэ ингээ миний өрөөний хаалга. За би тэгээ гадна талынхаа хаалганд зориулаад ийм ганга юм авсан. Цараа. Энийг наачул уг нь манай анаа надад амар хатаархан да. Анагийнхаа өрөөний хаалганаас гоё хаалгатай болохгүй чадлаараа л хичээж анагийн өрөөний хаалга болохоор нэг ийм зүгээр л цагаан өнгөтэй. Минийх болохоор ийм гоё болчлаа. Харж гинөө. Яа. За тэгэхээр бичлэгийн маань энэ хүртэл үзсэн хүндэт үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээ энэ удаагийн бичлэгэн дээр болохоор та бүхэнтэйгээ хамт 100 сарын гацуур модоо засан гэрээ бас хөнгөн чимгэлсэн тийм хөөрхөн бичлэг болж өндөрлөө. Тэгээ бичлэг маань та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол лайк болон subscribe хийгээрэй. Тэгээд энэ 12 сард амар их бичлэг оруулах гад төлөвлөсөн байгаа. Дараагийн бичлэгний маань юмнууд хүртэл аль хэдийн бүгдээрээ гадаадаас ирсэн. Тэгээд ерөнхийдөө нэлээд ойрын хугацаанд баг 2 дахь бичлэг маань орох байхаа. За тэгээд та бүхэндээ шинэ жилийн мэд хүргэе. Концерт боллоо. Концерт фильм. Баярлалаа баяртай. Гацуураа зассан маас тий. Айлын хаана? Юу хаанагаан гэж. Хаана? Гацуураа зассан шүү дээ. Хаана? Миний гацуурыг олохгүй ах юм. Энэ үү? Наа чи баантаг наацсан байгаа сте зүгээр. Гацуураа зассан. Аим өдөр гэж. Яа миний мөн энэ гацуурыг олж харахгүй ах юм манай их чин доороо. Хаанагаа гэлээ. Дээгүр хайгаад хаанагаа л гэлдэг. За тэгээ баяр та.